За сайн байцгаана уу? Энэ бичлэгийг олж үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Та нар сайн уу? Би сайн. Яг одоо өглөөний 6 цаг болж байна. Тэгээд хүүхдээ агаар тавьчихсных өглөөний цэвэр агаарт гаргаж унтуулъя гэж бодоод бацаад ирсэн байна. Тэгээд угаасаа манай хүүхднийг ойролцоогоор цаг гар унтна. Тэгээд би юу хийх вэ гэж бодоод бичлэг эхлүүлчихлээ. За тэгээ юу яасан юм аа? Өчигдөр орой би охиноо унтуулчаад рил гүйлгэжсэн чинь нэг ахлагын ангийн ч юм охины нэг рил бичлэг гараад ирсэн. Тэгээд яг тэр нэг юм мини влог маягийн бичлэг байсан л да. Нэг зүгээр нэг өөрийнхөө хөөрхөн өдрийг бичсэн, харуулсан бичлэг. Тэгээ ороо харсан чинь ер нь нэг тиймэрхүү влог хийж эхэлж байгаа. Мини богино хэмжээний влогууд хийж эхэлж байгаа хүмүүс. Тэгээд яг хөөрхөн л охин байсан л да. Асуудал нь юунд байсан бэ гэсэн чинь comment section-д нь асуудал байсан. Ямар асуудал вэ гэсэн чинь бага хүмүүс cringe инфлюенсер болох гээд ядцсан юм бэ cringe гэд шүүмжилсэн байсан байхгүй. Гэтэ яг мэдээж бичлэгүүд нь мэдээж ингээд амар ингээ олон жил влог хийсэн эсвэл ингээ амар олон жил инфлюенсер явцсан хүн шиг мэдээж ингээ тийм өндөр чанартай влог эсвэл өндөр чанартай бичлэг бол мэдээж биш байгаа юм. Зүгээр гар утсаараа тий зүгээр хийж хэлж байгаа сонирхож байгаа хүүхдийн л бичлэг байхгүй. Тэгсэн чинь ийм юу лээ өгцөл ийм влог гэж үйсэн. Өөрөө инфлюенсер гэж бодсон юм уу? Ямар cringe юм бэ? Cringe. Oh my god, this shit is so cringe. Тэг өглөө би охиноо гаргах гээд хувцалж байгаад яг тэр бичлэг, тэр охины comment section миний санаанд ороо. Тэгээ за энэ талаар нэг бичлэг хийгээд оруулъя да гэж бодсон юм. За cringe гэж яг юу юм бэ те? Cringe гэдэг нь одоо нэгсэндээ зүгээр хүний өмнөөс ичхийг хэлж байгаа юм. Хин нэгний өмнөөс ичих, дүүрүүлэх, бөксүүлэх. Тэрийг л ер нь cringe гэдэг юм. За одоо жишээ нэг хүн олон нийтийн газар бүжгэлж ийн гэж бодъё заяа. Тэг би тэрийг хараад өмнөөс нь иччин гэж бодъё заяа. Яагаад л надад олон нийтийн газар олон хүний нүдэн дээр тэгж бүжгэлэх зориг байхгүй. Тэнгууд би тэр хүнийг ямар cringe юм бэ? You're so cringe. Тэр ийм л ойлголт амар амархан зүгээр л хүний өмнөөс ичих, хүний өмнөөс нүүр улаахыг л cringe гэдэг юм. За тэнгууд яг юуг cringe гэх вэ, юуг cringe биш гэх вэ гэдэг чинь айгүй бас нэг тийм барьцгүй ойлголт болчихж байгаа сте тий. Хүн болгон одоо тий ичих санаа зов хүний өмнөөс нүүр улаах юмнууд нь ингээд өөр шүү дээ тий. Би чинь тэр олон нийтийн газар бүжгэлж байгаа хүнийг хараад би ямар cringe юм бэ? Ямар санаа зовмор юм бэ? гэж хүлээж авч ирсэн ч гэсэн миний хажууд явж байгаа найзын хувьд бол тэр нэг тийм сүртэй зүйл биш байж болно шүү дээ. Миний найз тэрийг хараад үгүй яах гоё л биш дээ гэж бодож болно шүү дээ. Тэгэхээр ерөөсөө cringe байна гэдэг нь яг нэг юм тогтсон ойлголт биш юм аа. Хүн ямар нэг юм одоо cringe гэж бодно гэдэг чи одоо нэгсэн нэ зүгээр өөрийнхөө дотор байгаа зүйлийг л тэр хүн дээр тусгаж ийн л гэсэн үг л дээ. Projecting тий. Надад би байсан бол тэхэргүй байх байсан. Тэгмээ тэр хүн тэгээд байгаа учраас би өмнөөс нь ичээд байна. Тэгээ би байсан бол энэ үнийг хийж байгаа хийж чадахгүй байх байсан. Би байсан бол санаа зовх байсан. Гэдэг ч юм уу те. Тэгэхээр ингээд өөрийнхөө дотор байгаа санаа зовдөг, ичдэг те тиймэрхүү зүйлийг тэр хүн дээр тусгаж одоо ингээд төл шиг те тусгаж гаргаад байна л гэсэн үг л те нэг гэсэн да. За тийм учраас яг cringe байх зоригтой байх хэрэгтэй. Cringe байхаас ерөөсөө айж болохгүй. Хүмүүсийг одоо ингээ cringe гэж шүүмжлэхээ болооч гэж бол би угаасаа хэлэхгүй. Угаасаа тэрийг болох боломжгүй. Угаасаа л амьд байгаа цагт хүмүүс бид нэг угаасаа шүүмжилж амьдран тэрийг угаасаа болох боломжгүй. Би юу гэж хэлж чадах вэ гэхээр cringe байхаас битгий яагаач гэж бол хэлж чадна. Яагаад гэвэл cringe байна гэдэг чинь эрхчлөл байхгүй. Being cringe is free. Тэгээ хүмүүсийн үзэл бодлоос хамаарахгүй. Тэгээ бусдын шүүмжиллээс айхгүй. Цэвэр өөрийнхоороо байна. Дуртай юмаа хийн, хүссэн хувцас өмснө.
бие барихгүй те хүмүүсийн нүднээс хамааралгүй амьдрна гэсэн үг байхгүй. Тэгэхээр угаасаа cringe байх зөрөгтэй байх хэрэгтэй. Тэгээд угаасаа амжилтанд хүрэхэд тэгээ эсвэл өөрийнхөө арай илүү одоо better version буюу одоо юу гэдэг одоо илүү мундаг хувилбарыг тэгээ бүтээхийн тулд угаасаа cringe байхаас өөр ямар сонголт байхгүй. Cringe байхгүй хичээсэн ч гэсэн хэнийг чамаа cringe гэж харна угаасаа. Чи одоо cringe байхгүй гэдэг амар хичээгээдээс амар cool байх гал ингээл хамаг мунгаар хичээж болно заяа. Чамаа хэнийг угаасаа cringe л гэж харна. Магадгүй чиний 90 тойрны чинь тэгээ 10 найз чамаа тэгээ cringe гэж харахгүй бастай амар шидэл чамаа хүүргөл бастай минь найз амар cool юм уу. Чи хүрээлээсээ гараа 100 хүний нүдэн дээр 1000 хүний нүдэн дээр тий сая хүний нүдэн дээр тэр дундаас чамаа cringe гэж харах хүмүүс байж л тараа чи яаж чичээсэн. Тэр уусаа бүгдээрээ л cringe байна тий чи cringe bridge cringe everyone is cringe. Тэгэхээр энэс чинь нэг тийм бишээ санаа зовоод байгаа юм байхгүй шүү дээ. Тэгээд чамайг шоолж байгаа хүн байгаа зэ cringe oh my god cringe тэр хүн ч гэсэн хиний нүдэнд бас cringe л байгаа. Хийдэг үдлүүд нь гаргадаг зан чанарууд нь. So who cares what the fuck everyone is cringe. Бүр амжилттай болий зэ better version бүтээхээ болий зүгээр сэтгэлийн амар амгалантай амьдрахад peaceful амьдрахад cringe байх зориг заавал шаардлагатай. Яг л ингээд cringe байхаас айж амьдрахаар хүн өрөөсөө сэтгэлийн амар амгалан peaceful амьдрч чаддаггүй байхгүй. Хин намайг юу бодчихвол хин намайг яачихвол. Тэг би ингээ хөдөлжүүл энэ намайг cringe гэж бодчихвол би ингээ хэлжүүл энэ намайг cringe гэж бодчихвол ингээ санаа зовж амьдрахаар чинь яаж угаасаа peaceful амьдрах юм бэ? Аз жаргалтай сайхан амьдрах гэж бодчихвол cringe байх зөрөгтэй байна гэдэг бүр шаардлагатай зүйл. Тэр тусмаа хэрв чиний одоо тий хийх гэж байгаа ажил чинь тий олон нийтийн нүдэнд байдаг бол social media influencer одоо юу гэдэг жүжигчин, бүжигчин тиймэрхүү олон нийтийн нүдэнд үзэгдсэн харагдсан тийм ажил бол заавал cringe байх зөрөгтэй байх хэрэгтэй. Яг бол олон нүд чамайг харж хахад тэр олон нүдийн бүгд чамайг таална гэж байхгүй. Тэр дундаас чамайг үзэн ядаг таалахгүй нүд зөндөө байж таарна угаас. Тэгэхээр мөрөөдлөө биелүүлэхийн тулд хэрэг мөрөөдөлч олон нийтийн нүдэнд байх бол тэ cringe байж сурахаас угаас өөр арга байхгүй. Тийм зөрөгтэй болохоос өөр арга байхгүй. Тэгээд дахиад нэг юм ярмаар байна. Тэрний юу гэхээр яг үнийг хэлэхэд биш тэ хүмүүс чамайг яг чиний бодож байгаа шиг тийм хэмжээнд тоодоггүй. Энэ ингээд айгу доромжлол шиг ингээд сонсогч биш магадгүй гэтээ it's not I promise. Одоо ингээд бид нар толгойн дотроо ер нь ингэж айгу их юмыг ургуулan боддог. Айгу их anxiety буюу одоо ингээд сэтгэл түгшилтэй. Ялангуяа ингээд cringe байхаас айдаг тэ санаа зовдөг гэдэр бол бүр ингээд overthink хийгээд ургуулan бодоод ингээд сэтгэл түгшээд ингээд янз юм төсөөлж бодоод байдаг. За одоо чинь та ингээд амар илүүдэлжинтэй байлаа гэж үтэй. Тэгээд ингээд чимд явахаар те ингээд амар ингээд хүмүүс өөрөө чинь шүүмжлэх үе. Тэг cringe тэг шоолох үе эдэр гэдгээс ингээд айгаал. За тэгэл ингээд арай ингээд зөргөө гаргаал ингээд чимд явлаа. Тэгэл ингээл тасгал хийжсэн чинь хүн болгон тань руу хараад байгаа юм шиг санагдал. Хүмүүс энийг шоолоод байгаа юм шиг санагдал. Тэг хүмүүс нэр муухаараад байгаа юм шиг санагдал. Тэгэл ингээл янз янз юм төсөөлж бодоол толгойн дотор юм ургуулж бодоод тэгээ дахиж эзэж чи юм төлөв тавиагүй. Тэгээд бол ингээд та өөрийнхөө биенээс ичдэг, өөрийнхөө байгаа байдлаас ичдэг. Тэг ингээ олон хүний нүдэн дээр тасгал хийх гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдалтай ингээ харагдахаар ингээд хүмүүсийн шүүмжлээд байгаа юм шиг санагдаад ингээд тэг дахиж тэр чимд ерөөсөө яваагүй чимийн зүг рүү зүглээчгүй. Тэг бас дээрээс нь ингээд beginner хүмүүс beginner байхаас амар айдаг штт. Юм чадахгүй юм мэдэхгүй байх те. Ялангуяа мэддэг хүмүүс донд мэдэхгүй байхаас амар айдаг. Тэгээд тасгал хийж байгаа мундаг хүмүүс донд төхөөрөмжөөч яаж шилгаа мэдэхгүй те. Ямар тасгал хідэн ч удаа хийхээ мэдэхгүй ингээд мэддэг хүмүүс донд мэдэхгүй чаддаг хүмүүс донд чадахгүй байхаас хүмүүс амар ичдэг. Тэг дахиад тэр зүйлээ хийцэж хийдэггүй. Тэгвэл яг ясман дээрээ хүмүүс эзэж таны бодож байгаа тэгж хэмжээнд тоодог байхгүй тэгж хэмжээнд ач холбогдол эзэж өгдөг байхгүй. Яг л хүмүүс уртаа амьдралтай байхгүй юу? Тэр тусмаа strangers таныг танихгүй хүмүүс уртаа амьдралтай. За яг үсрээл магадгүй таны талаар нэг одоо хүмүүсийн одоо хийх хэрэггүй одоо тийм гайд сонирхол хийж ялаа гэж бодоод үсрээл таны талаар нэг 5 минут л бод. Тэгэл таны мартна. Яг л хүмүүс ч урдаа амьдралтай хооллох хүүхдүүтэй
төлөх өөртөө хийх ажилтай байдаг хгүй. За чинь та ингээ влогер болох гээд ингээ те олон нийтийн газар камер бариад ганцаараа камертайгаа ярихаас амар ичдэг айдаг байлаа гэж бодъё зөө. Тэгээ та арай хийж ингээ зөрөг гаргаад олон нийтийн газар камера ингээ гаргаад өөртөө яриад явлаа гэж дээ зөө. Тэгвэл зурж байгаа хүн болгон тань руу сонин хараад ингээ таны шүүмжлүүд байгаа юм санагдал ингээ амар айгаал шүү дээ. Тэр хүн таныг өнгөрөөл тэгэл таныг талаар мартна би бүр амлая. За үсрээл ингээл үнэхээр хэлсэн шүү дээ. Үнэхээр та ингээ хүмүүсийн ингээ те одоо тодорхойлдгоор тийм сонин тэг хүмүүсийн хийх хэрэггүй содон гаж сонин зүйл хийж л гэж тэр хүн таныг нэг ингэж зурж хараад өө ямар сони юм идэг хүүхэд вэ? Яасан сони юм бэ гэж бодоол тэгэл урагшаа хараад таны талаар таг мартаал тэг энэ ч одоо за тэдэн сарын тэдэнд өөр ширээ дарна цалин тэдэн сарын тэдэнд буун хүүхдүүдтэй сургууль цэцэрлэгээс наав за хоол ундаа гэрлүүгээ авч орно ингээл амьдралаа бодоол явж байгаа хизээч ингээл өдөржингөө таны талаар ингээл хоол идэж явах тааш тэр унтчих тааш тэр гут манд таарсан хүүхэд ямар сонин хүүхэд байсан бэ хизээч тэгдэггүй байхгүй юу та чинь тэгжсэн үү тэг хий нэгний талаар танихгүй тэг гут манд таарсан үнийхээ талаар ингээ өдөржингөө 2-3 өдөр дараалал бодоо шоолол тэгж байгаагүй үстэй биш тэгж байгаагүй. Угаасаа хинч тэгдэггүй байхгүй да зүгээр л it's all in your head. Та зүгээр л ургуулж бодоод байгаа. Та зүгээр л төгссөндөө ургуулж бодоод байгаа. Тэгээ дээрэс нь тэр жимд ч гэсэн ялгаагүй. Тэр жимд ч гэсэн хүмүүс таныг хараад ихэнх нь яг үнийг хэлэхэд заяа. Тэр жимд явж байгаа хүмүүс ч одоо л гоё болцсон байгаа болохоос шиг ихэнх нь л бас тийм гоё сайхан биетэ орж ирээгүй. Тэр тусмаа ярхаг жимшүүд дунд явж байгаа бол бүгд тэр дасгалыг мэддэг орж ирээгүй. Бүгд төхөөрөмжүүдээ ашиглаж чаддаг орж ирээгүй. Бүгд л эхнээс нь ингээл ихэлсэн байгаа. Тэгээ харин ч таныг хараад ингээд өөрөө бас тань шиг ингээд юу ч мэдгүй ингээд бас ингээд гоё битэй болох мөрөөдөлтэй ингээд анх жимд орж ирж байсан учраас яг үнэхээр жим хийдэг хүмүүстэй анхлан жим хийж байгаа хүнийг хараад ингээд улам ингээд respect хүндэлдэг. Тэг ингээд чадахгүй мэдгүй юм байл тусаад өгödөө гэж боддог. Яг үнэхээр жимчд бол нэг тийм токсик биш шүү дээ. Амар гоё community байдаг хгүй. Дасгалаа буруу чам бол хурж ирээ хилээд өгдөг. Хөрөмж ашиглаж мэдгүй бол хурж ирээ хилээд өгдөг гуйгаагүй байхад. Зүгээр л таал толгойдоо ургууш бодоод байгаа. Тэр тусмаа мэддэг хүмүүс тунд мэдгүй байна гэдэг чинь амар том азахгүй юу. Тэгээ мэдгүй хүмүүс тунд мэдгүй байна гэдэг чинь хамгийн харамсалтай үйлдэлгүй яа бол бүгдээрээ мэдгүй. Харин дүүрэн мэддэг хүмүүс тунд дүүрэн чаддаг хүмүүс тунд ганцаараа мэдгүй ганцаараа чадахгүй гэдэг чинь хамгийн том азахгүй юу. Танд суралцах амар олон потенциал шүү дээ. Асуух амар олон хүмүүс шүү дээ. За тэ үсрээд за тэ 1-2 нь таныг яагүй юм уу гэд их зан гаргаад тань зааж өгөхгүй байлаа гэж шүү дээ. 3 дахь 4 дахь 5 дахь тань зааж өгнө амлий. Сайн хүмүүс байгаа зөндөө байгаа. Хүн болгон тийм сони их зантай ямгансан хүнийг шүмжилсэн биш. Тэгэхээр ерөөсө чаддаг хүмүүс тунд чадахгүй байхасаа мэддэг хүмүүс тунд мэдхгүй байхасаа хизээш битээ ич хизээш битээ санаа зов. Зүгээр л тусламж хүс. Хай би надад ч мэдгүй байгаамаа чи мэддэм шиг надад заагаад өгөөч тайлбарлаад өгөөч төхөө. Тэгэл болов. За тэг хүн ч угаасаа сайжирна. Тэг одоо тэр охины одоо тэг миний тэр одоо миний ярианы ихэнд ярьдаг тэр охины влог тэг одоохондоо хүмүүс чанар муутай тэг сони юм хийгээд тань cringe ямар тэнийг юм бэ гэж хүмжилж байгаа ч гэсэн тэр охин чи дөнгөж эхэлж штэ тэг. Тэг хэрв тэр охин тэр комментнуудаа одоо ингээд бутраад тэг влога буугаад өгчихгүй ингээ өргөжлүүлээд хийж чадах юм бол тэр охин чи сайжрах байхгүй юу? Хүн чинь ингээ сайжирдаггүй сайжирахад хугацаа хэрэгтэхгүй takes time. Анханасаа нэг юмыг анх удаа оролдож үзчихэж шууд төгс шууд мундаг хийн гэж угаасаа хинч байхгүй штэ. Тодорхой хэмжээнд цаг орно. Чи ингээ суралцсан ойлгон тэ арай гайгүй бичлэг хийдэг болно, арай гайгүй эдитэлдэг болно. Явандаа тэ мөнгө төгрөгөн цуглаад камер аав энэ чи ингээ сайжрын штэ байж ийл та. Тэ уусаа хэсэг хугацааны дараа ихэнх хүмүүс таныг одоо cringe гэхэд болчихно. Та уусаа сайжирчин та сурчин. Та чанартай юм хийдэг болно. Тэнгууд хүмүүс таны имийг хараад ихэнх нь таалагддаг болно. Гэтэ яг тэгсэн ч гэсэндээ стил таны cringe гэж ярих хүн 100-д 1 байж л таараа. Ягаад гэвэл хүн болгоны санаанд нийцүүлэн гэдэг чинь амар боломжгүй зүйл шүү дээ. Боломжгүй зүйл байхгүй дэлхий дээрх бүх хүний санаанд нийцүүлнэ бүх хүн таалагдана гэдэг чинь амар боломжгүй зүйл байхгүй тийх гэж чиг юм бол энэ яваа нас минь хүрэхгүй ойлгож байна уу та нарын энэ яваа нас чинь хүрэхгүй бүр дараа насандаа ч хүрэхгүй угаасаа тийм юм байдгүй
одоо дэлхийн тэ Холливуудын амар мундаг тэ зураглаач, директоруудын тэ амар хийсэн кинонуудыг хүртэл шүүмжлэх хүн байдаг шүү дээ. Тэгээл бод заяа. Тэгээл бод. Хэдэн жилдээ ингээд тэр кино урлагийн сургуульд чинь сураад төгссөн. Тэгээ хэдэн жил кино хийсэн туршлагатай амар мундаг хүмүүсийн кино хүртэл зүгээр нэг гэртээ тэ гизээ мэжээ сууж байгаа баачка. Эднэр муудчих. Эдрэг кино муудчих. Ингээ яриа суудсан шүү дээ. Та зүгээр тэгэл бод. Тэгэхээр таны хийсэн влогийг бол шүүмжлэх хүн байж л дараа. Яаж чанартай хийсэн угаасаа байж л дараа. Тэгэхээр угаасаа энэс суудах юм чи боломжгүй байхгүй юу? You're gonna be cringe till the day you die, so get used to it.